Галзуу кино сувагтан тав таймерл манайхан. За, бүгдээрээ тавлаг сайхан уу? Энэ удаад борон та нартай нэг галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. За, ямар кино вэ гэхээр 2013 онд гарч байсан Montage. Тэг хүүхдийн хулгай те нэг юм гэмт хэрэг мэрэгтэй. Нилийн өндөр үнэлгээтэй энэ киног хэдүүлээ. Сонирхоод үзэцгээе гэж. За тэгэхээр та нарт маань таалагдана гэдэгт бурууны итгэлтэй байна. Хэдэн бороонууд нь тэгээд энэ галзуу киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За үнэн галзуу гоё амттай махтай жигнэмэг гэдэнгээ програмын тайлбарыг үзээрэй гэж. За тэгээд анар маань сабадараагүй саба адардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За нэг эмэгтэй ирч хүч муутайгаар өглөөс ирж байгаагаар кино эхэлнэ. Эмэгтэйг Ха Кёнгийн хөдөлгөөний хаалганых нь гадаа хоёр мөрдөгч ирсэнд эмэгтэйч тэднийг гэртээ орууллаа. Танд нэг зүйл хэлэх гэж ирсэн юм а. 15 жил маш хурдан өнгөрч нэг зүйл болоод танд яг яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Сунжины хэргийн хөөнхөлцөх хугацаа 2-7 хоногийн дараа дуусч байгаамаа. Тэгсэн Ха Кён хямарч өөрийн баримт болж болзошгүй гэж цоглуулсан сонины хайчилбарууд бүхий хавцсуудыг өмнө нь асгаад энэ хэргийн хөөнхөлцөх хугацааг дуусгаж болохгүй гэж гуйна. Энэ өдрөөс 15 жилийн өмнө хэн нэгэн Ха Кёны охиныг хулгайлаад барьцаалсан байж. Тэгэд нэгсэн мөнгийг нь өгсөн ч алуурчин охиныг суллахын оронд амийг нь хөнөөсөн байж. Тэр цагаас хойш Ха Кён охиных нь аминд хүрсэн алуурчныг олох гэж чадлаараа хичээсэн ч цагдаа нар олж чадахгүй байсаар 15 жил өнгөрсөн нь энэ байж. Занга яг чаргагүй болсон учраас хоёр мөрдөгч тэндээс явлаа. Хоёр мөрдөгчийн ахлах нь болох Өө мөрдөгч энэ хэргийг хариуцаж ажиллаж байсан мөрдөгчийн хувьд хохирогчд ийм мэдээ дуулгах хэцүү байсан бол хамт явсан залуу мөрдөгч энэ талаар заавал ирж мэдэгдэлгүй мэдэгдэх хуудас явуулсан бол дээр байсан гэж бодож байгаагаа хэлдэг. Тэгсэн тэднийг алхаж явтал хаюун араас нь гараад ирнэ. Өө мөрдөгч, та хэрэгтнийг заавал олно гэж надад амласан шүү дээ. Энэ хэргийг ингээд хааж болохгүй. Тэр өдөр Ха Кён цэцэг барьсаар охиныхоо чандрыг булсан модны дор ирж цэцэг тавиад тэнд үлдээсэн хүүхдийн гутлыг шинээр сольдог. Тэгээд тэр модыг тэврээд хэсэг зогсож байгаад явна. За Өө мөрдөгч хэрэг болсон газарт ирж байна. Тэгсэн охины амиа алдсан газарт хэн нэгэн нэг ширхэг баглаатай цэцэг үлдээгээд явсан болохыг хараад гайхаж Ха Кён руу яриад хэргийн газарт ирж цэцэг үлдээсэн эсхийг асуусанд тэр очоогүй гэдгээ хэлдэг. Гэтэл хэрэг болсон газрыг цагдаа нар болоод Ха Кёнаас өөр хүн мэдэхгүй учраас тэнд цэцэг тавьсан хүн нь алуурчин өөрөө байх магадлалтайг мөрдөгч ойлгодог. Тэгээд тэр хэсэг рүү харсан камерыг шүүлээ. Тэгсэн шүн нэг бүрх малгайтай хүн цэцэг тавьчихад явсан байж таарна. Тэгээд туслахаа дагуулад шууд хэргийн газар руу хөдөлдөг. Одсон хоноо Өө мөрдөгч замын доод хэсэгт алуурчны машинаа үлдээсэн байж болзошгүй газарт очиод машины шин мөрөрлөө. Тэгээд үнэхээр 15 жилийн өмнө хэрэг үйлдсэн алуурчин тэнд очисон болохыг таамаглана. Тэгээд алуурчныг тэр хавийн замаар машинтайгаа явж өнгөрсөн байх хугацааг таамаглаж гаргасан ч алуурчны явсан газрын замд нэгч камер байсангүй. Тиймээс яг тэр цагаар эсрэг урсгалаар нь явж өнгөрсөн урдаа камертай машин байгаа эсхийг яралтай олж тогтоохыг туслахтаа даалгалаа. За ингээд нилээн хайсны эцэст нэг камертай машин олоод шууд тэр жолооч руу яваад очино. Тэгэд камерыг шүүгээд яг тухайн цагт тэрнтэй зөрж өнгөрсөн машинуудын брендийг дугаартай нэг бүржлэн тэмдэглэж авна. Гэтэл тэдний дунд явсан нэг харангийн карнивал машин ямар ч дугааргүй байсанд тэр машиныг гэмт итгэдэг машин гэж таамагладаг. Нэгэнт машины дугаарыг мэдэх боломжгүй болсон учраас тэд тэр хавийн зогсоолуудыг тодорхой радиусын дагуу самнаад урд хоёр дугууных нь нэг нь шин нэг нь хуучин харангийн карнивал машиныг хайдаг. Туслах нь тэр бүс нутагт нийт 450-аад ширхэг харангатай ийм машин байгааг хэлсэн ч Өө мөрдөгч бодсонгүй. Нэг бүржлэн шалгахыг туушаадаг. Тэгээд тууштай хайсан ч хэрэгтний машин олдохгүй л байлаа. За тэгээд Өө мөрдөгч камерын бичлэгийг дахиад шүүж угаад хэрэгтний машины салхины шилний доод булан дээр нэг наалт байгааг харна. Гэвч тэд яаж ч хичээсэн гэмт хэрэгтнийг олж чадлагүй байсаар хөөн хэлцэх хугацаа дуусах сүүлийн өдөр боллоо. Ширүүн буруу асгарж байна.
Урам нь хугарсан мөрдөгч борооноос түр хорогдонгоо тамхилж суутал урд нь нэг харангийн карнивал машин зогсож байна. Яваад очтол машины салхины шилэн дээрх наалд, камерын бичлэг дээрх наалдтай нийцэж байлаа. Бас дугуйныхнийхийг шалгатал хээнч бас таарч байна. Гэтэл тэрнийг хар шүхэр барьсан хүн холоос гарч угаад яваад өгөхийг мөрдөгч нүднийхээ булангаар анзаараад гэнэ. Тэгэд нөхрийг сэм дагаж явсаар нэг нарийнхан гудамж руу оруулаад аалдах шахна. Тэгсэн ч туршлагатай мань мөрдөгч тэрнийг олж барьж авахаар хөөсөн ч цаадах нь өргөн гудам руу ороод дахиад алга болчихлоо. Холдож амжаагүй гэдгийг сайн мэдчихсэн мань мөрдөгч тэр хавийн газруудыг саманж явсаар нэг цайны газарт орж ирээд зугтаасан хүнтэй адилхан хүн сонин бариад ширээний ард сууж байгааг анзаарч эсрэг талынхын ширээнд очиод сууна. Тэгэд нөхөрлөө дөхөөд очтол туслах нь ч ирлээ. Тэгсэн нөгөө хүн халуун хоол барьсан зөөгч ирэхдээ зэрэгцээд хоолыг цацаад гараад зугтаасанд хойноос нь хөөсөн ч барьж чадалгүй алдчихнаа. Чаавастаа гэж. Гэхдээ машиныхын дугаарыг харж амжсан учраас дугаараар нь хөөсөөр орой гэхэд адил дугаартай машиныг олоод авсан ч тэр нөхөр машиныхаа дугаарыг солиод өөр дугаар зүгээд явчихсан байдаг. Охиныг нь алсан алуурчин баригдах төгсөн дурам орсон Хакюн нөгөө дугаараар нь яралтай хөөж үзхийг хүссэн ч хэргийг хөөн хилцэх хугацаа дуусахад 2 цаг үлдсэн учраас мөрдөгч тэрэнд энэ хэргийг ингээд орхихыг зөвлөнө. Ингээд нөгөө хөөн хилцэх хугацаа нь дуслаа. Маргааш нь мөрдөгчийг дарагтайгаа уулзч байтал Хакюн залгасан ч нөхөр утсаа авсангүй. Дарга нь тэрнийг чадах бүхнээ хийсэн учраас энэ хэргийг ингээд орхихыг зөвлөнө. Гэвч сэтгэлээр унсан мань мөрдөгч ажилласаа гарахаар шийдснээ хэлээд гараад явлаа. Тэгээд хэрэгтэй холбоотой цуглуулсан бүх эдмүрийн баримтаа цуглуулж яваад бүгдийг нь байшингийн дээвэр дээр шатаасан ч бороо ороод галыг унтраачлаа. Энэ үеэр Хакюн мөрдөгчд сүүлчийн хүсэлт болгоод нэг зүйлийг хүссэн дууд шуудан үлдээсэн ч хэргийн хон хэлцэх хугацаа дууссан. Тэгээд ажиллаа өгчихсөн учраас мөрдөгч дууд шуудангийн шууд дэлэтэлчихнэ. За тэгээд хэд хоног өнгөрлөө. Нэг шөнө нэг хар хувцастай цагаан бэлэтэй хүн зогсоол дээрээс машин хулгайлаад нэг баг сургуулийн гадаа очиж зогсдог. Тэгээд нэг хүүг сэмхэн дагсаар шатны хажууд очиод барьж авах гэсэн ч хүү тэрнийг анзаарч шатаар өгсөд зугтаасан учраас барьж чадлагүй өнгөрлөө. Дүрс солигдоход нэг халамжтай байрын өвөө гэрийнхээ гадаах тоглоомын талбай дээр очохноо тоглуулж байна. Тэгсэн гэрийнх нь утас дуурахад зэ охиноо гадаа үлдээгээд додогшоо орлоо. Гэвч тэрнийг орохдоо зэрэгцээд утсан дуурхаа болжноо. Буцаад гарах гэтэл утсан дахиж дуурайд утсаа авах гэхээр дуугүй болчиход байлаа. Тэгээд цонхороо хартал зэ охин нь алга. Сандраад гараад гүйсэн ч зэгээ олж чадсангүй. Хөрхи өвөг ханчшуул гинэ. Тэгсэн нөгөө машин хулгайлсан гар модон авдарт охиныг хийж цоожлоод явж байлаа. Тэгээд өвгөн цагдаад удсан учраас цагдаа нарч гэрт нь байрлаж дараагийн алхмаа хийхээр бэлтгэцгэнэ. Тэгээд зэгээ алгуулсан тоглоомын талбайн хажууд сууж итэл дэрэгдэх бутнаас утас дугуурлаа. Гайхаад хартал тэнд харууданд хийж үлдээсэн гар утас байна. Утсаар барьцаалагч итгэхэд хэлж байна. Надад зэ охин ч байгаа. Харин нөгөө талд Хакюн өчигдөр цагдаа нар алуурчныг барих шахсан цайны газарт яваад очижээ. Тэнд байсан нөхрийн царайг харж чадсан эсхийг асуусан ч цайны газрын эзэн тэрнийг харж чадаагүй байлаа. Тэгсэн тэнд нөгөө хүний барьж ирээд үлдээсэн шүүхэр байж байдаг. Шүүхрийг нээгээд хартал Наре банк гэсэн бичиг байлаа. Бодлогын ханчуул өвөгийн гэрээ утсан дугуурлаа. Тэгсэн барьцаалагч охины ээжтэй утсаар ярьдаг. Чамайг цагдаад хэлж болохгүй гэж сануулсан байхаа. Би цагдаад хэлээгүй. Надад итгээрэй. Хэрвээ хэлсэн байх юм бол чи хизээч охиноо харахгүй шүү. Би хэлээгүй. Надад итгэжтэй. Худлаа яриад байвал охин чинь зөөл дуусан шүү. Тэгэд нөхөр маргааш өглөө гэхэд 50 сая вон бэлтгэхийг тушаагаад утсаа тасаллаа. Барьцаалагч гудамжны утсаар залгаж. Тэгэхээр цагдаа нар байршлыг нь тогтоож чадаагүй байлаа. Тэгсэн охины ээж ухаан алдсанд цагдаа нар сандарцгаана. Мань нөхдүүд зүрхний мэс заслд орсон цээжин дээрээ том мэс заслын сарвтай болохыг нь олж хардаг. Мөрдөгч ухаан алдсан эмэгтэй аавыг дуудахаар тоглоомын талбай руу гарсан ч цаадах нь утсаа үлдээчихэд хаашаа ч юм яваад өгсөн байна. За энэ үеэр Хакюн нөгөө шүхрний мөрөөр Наре банкнд очижсэн уулзаж байлаа. Тэгээд тэр шүхрийг зөвхөн вип үйлчлүүлэгчдэд өгсөн гэдгийг олж мэддэг. Удалгүй өвгний гэрийн утсан дугаарсанд цагдаа нар утсаар ярьсан байршлыг тогтоож яаран хөдөлцгөөнө. Тэгээд утасны бүхээгийг олсон ч тэнд ямар ч улмар байсангүй. Эннээс болоод цагдаа нар сандарцгаана.
Учир нь хэрэгтэн баригдалгүй 24 цаг болвол охины амьд үлдэх магадлал 50% буурна гэж тэд бодож байлаа. Тэгээд мөрдлөгийг хариуцаж байгаа ахлах мөрдөгч багийнхаа гишүүн болох кам мөрдөгчд өмнө нь үүнтэй төстэй хэрэг гарч байсан эсхийг нэгтэлж үзхийг даалгалаа. Тэр шөнө нөгөө хүнийг машинтайгаа хөдөөний зам дээр давхиж явтал нэг цагдаагийн машин дохиогоо хангинуулж ирснээ хажуугаар нь гараад явчлаа. Энэ үед машинд байсан охин төгжээтэй модон хайрцгийг чадлаараа балбсаар хөрхий. Тэгээд нөхөр машина замаас гаргаж нэг газарт зогсоогоод хайрцгийг нээж охины амыг эсгочтно. Харин Хакюн банкны тейлер эмэгтэйтэй нууцаар уулзаж банкных нь вип үйлчлүүлэгчдийн жагсаалтыг авч хариуд нь дуугтуутай мөнгө өгдөг. За тэгсэн шөнө барьцаалагч идэхэд дахиад л ээж рүү залгана. Байна уу? Охин амьд байгаа гэдгийг баталгаатай мэдмээр байна уу? 3 минутын дараа гэрээч нь гадаа хажуугийн замаар хогийн машин явж өнгөрнө. Тэр машиныг сайн шалгаарай. Тэгсэн хөрхий ээж ухаан жолоогүй гарчгүйгээд хогийн машиныг зогсоож хajсан хогнуудыг нэг нэгээр нь задалдаг. Ингээд ухаж байхдаа шилний хогонд гарн зүсэгдсэн ч зогсолгүй ухсаар. Тэгэд нэг хогонд байсан дугтуунаас охиныхоо зургийг олоод баярлсандаа уйлнаа хөрхий. Тэгсэн тэр мөчөд хог ухаж байгаа ээж Хакюн болж хувирсан харагддаг. Тэгсэн мөрдлөгийг ахалж байгаа мөрдөгчд дуудлага ирж одоогоос 15 жилийн өмнө болсон сүжин гихч охины алга болсон хэрэгтэй тэдний хэрэг яг адилхан байгааг мэдэгдлээ. Тэр хэрэг дээр ч бас барьцаалагч хогны машин ашигласан байж. Хэрэг яаж шийдэгдсэн? Шийдэгдээгүй. Саяхан хон хилцэх хугацаанд дууссан. Барьцаалагчсан охин яасан? Харамсалтай нь тухайн үед амиа алдсан байна. Тэр хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодорхой болгох. Ингээд кам мөрдөгч ахлах мөрдөгчийнхөө тушаалаар 15 жилийн өмнөх сужийн охины хэрэгтэй холбоотой хавтаст хэрэгүүдийг архиваас шүүнэ. Гэвч хавтаст хэргийн материал бүхэлдээ устсан. Ганцхан сэжигтний аман зураг бүхий зарын хуудас л үлдсэн байж. Тэгээд кам мөрдөгч тэр зурагт хуудсан дээрх утас, өө мөрдөгчийн утас мөн болохыг таниад шууд гэрлүүн явлаа. Тэгээд уулзаад өөрөө яг адилхан хэрэг мөрдөж байгаагаа хэлсэнд өө мөрдөгч шатаах гэж байгаа чадаагүй эд мөрийн баримтуудаа хайрцагнаас гаргаж ирнэ. Тэгээд өө мөрдөгч 15 жилийн өмнө болсон явдлыг ярьлаа. Тухайн үед Хакюн барьцаалагчийн нэгсэн мөнгийг тушаасан ёсоор нь цэргийн цүнхэнд хийж үүрээд хэлсэн цагт нь Ёнсон галтрагны буудлын дээр очисон байж. Тэрний юу хийх ёстойг өө мөрдөгч дурангаар харж нэгнгүй зааж өгч байлаа. Удалгүй богоон зогсож дотроос нь баахан адилхан цүнх үүрсэн цэргүүд буугаад ирсэн байна. Барьцаалагч цэргүүдийн дунд ороод сэмхэн цүнхийг сольж. Тэр алуурчин мөн гэдэгт та итгэлтэй байна уу? Манай багийнхнаас өөр хүн энэ хэргийн деталийг мэдэхгүй болохоор тэр новш мөн гэдэгт би итгэлтэй байна. Тэр яах гэж хийсэн хэрэгээ дахиж давтна гэж. Өмнө нь нэг удаа баригдаагүй юм чинь дахиад баригдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа биз. Ингээд кам мөрдөгч ахлах мөрдөгч рүүгээ залгаад мэдсэн бүхнээ хэлдэг. Энэ үеэр барьцаалагч охины ээж рүү залгадаг. Миний явуулсан цэргийн цүнхийг авсан уу? Цүнхэнд 50 саяыг хийгээд Ёнсон галтрагны буудалд 12 цаг гэхэд 4-р замын багны хажууд үлдээ. Энийг сонссон мөрдөгч өмнөх хэрэгтэй яг адилхан хэрэг болж байгааг ойлгоно. Энэ үеэр барьцаалагч итгэхэд охиныг машинтайгаа нэг газарт үлдээгээд цэргийн хувцас өмсөж цэргийн цүнх хүрээд машинаасаа буугаад явлаа. Нөгөө талд өө мөрдөгч кам мөрдөгчтой явж байхдаа нөгөө 15 жилийн өмнөх хэргийг ярьж өгсөөр л байна. Тухайн үед барьцаалагчийг барьж чадаагүй гэж мөнгө алдчихсан мань мөрдөгч болон тэрний багийнхныг дарга нь толгойг нь авах шахжээ. Тэгэд хэрэгтнийг барих хүртэл нэг ч хүн унтах хэрэггүй гэж тушаасан байлаа. Тиймээс өө мөрдөгч тэндээс гараад шууд Хакюны гэрт очижээ. Эрэгт нь Хакюн барьцаалагчтай уулзах гээд гэрээсээ ганцаараа явчихсан байж. Барьцаалагч тэрнийг тэмдэгтээ мөнгө авчирч өгсөн учраас охиныг нь ална гэж сүрдүүлээд сүүлийн нэг боломж олгосон нь тэр байж. Тэгэд Хакюн барьцаалагчийн тушааснаар жинхэнэ мөнгөө цүнхэнд хийж аваад заасан газар руу нь явсан байна. За баруун та нартай гэлсний галзуу амттай юм хэлээдгий. Тэгэхээр хэдэн баруунуудтай хамтарч ажиллаж байгаа хунжи брэндийн махтай жигнэмэг байна штэ. Эднийх маань бүтээгдэхүүнээ ингээ биднэрт амсуулахгүй юу? Тэгээд хэдэн баруунууд нь амсаж үзээд бас гэрийнхэндээ амсуулаад те. Тэсэн чи биднэрт үнэхээр таалагдсан байдаг юм аа. Нэрэ худлаа гэдэг жага биш шүү. Нэрэ үнэхээр одоо мах орлуулагчгүй яг ориг борцолсон гоё махтай жигнэмэг
Тэгэд айгүй олон гоё төрлүүдтэй те өөрөөр ингэсэн өвөрмөц амтуудтай ингээд үнэхээр галзуу санагдсан болохоор та нартай бас санал болгоё гэж шийдсэн юм аа. За тэгээд энэ Магтай жигнэмгийн энэ галзуу амтыг та нар маань мэдэрмээр байвал GS25 зах жижиглэн худалдааны төвүүдээр байгаа юм байна шүү гэж. За тэгэд нэг юм байна. Анхаарал хандуулсан баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Утсаар ирсэн гэрэн цагдаа нарын үлдээсэн дуу хураг урд бичигдсэн учраас тэрнийг явсны дараахан очисон мөрдөгч тэр зааж өгсөн газар руу хөдөлдөг. Хакюн очиод тушаасан ясаар нь толгоогоо хар тороор бүтээгээд хоёр гараараа жолоогоо атгаад сууж. Тэгэд яасан? Мөнгө алдчихсан. Яагаад? Нэмэлт хүч ирээгүй юм уу? Охин тэр үед амиа алдсан юм уу? Яаж алдсан юм? Барьцаалагчийн цаад сэдэл нь юу ийсэн? Одоо хангалттай. Цааш ярьж чадахгүй нь. За дүрс солигдоход Хакюн нэг цайны газарт суугаад банкны веб хэрэглэгчдийн жагсаалтыг шүүж байна. Тэгээд мөрдөгч рүү залгасан ч холбогдож чадсангүй. Уучлаарай, би байна. Та дараах хүмүүсийн хаягийг тогтоогоод өгч тус болооч. Энэ бол миний танаас хүсэх сүүлчийн гуйлт. Тэгээд Хакюн хэдэн хүний нэрийг хэлнэ. Энэ хоёр мөрдөгч камөрдөгчийг дагуулад баахан цэргүүд суусан богоонд орж ирлээ. Учир нь богоон 12 цагт мөнгө солилцох буудалд очих байдаг. Энэ үеэр охины ээж ч мөнгөтэй цүнхээ үүрч мөнгөө тавих ёстой газарт очиж байлаа. Ахлах мөрдөгч тэрнийг камераар харж нэг бүрчлэн зааварчлана. Удалгүй богоон ирэхэд сэргүүд буухаар бэлдэж эхэлсэн бол гадаа нойсон цагдаа нар ч анхааралтай ажиглацгаана. За тэгээд буудал бүхэлдээ сэргүүдээр дүүрсэнд цагдаа нар сандралдлаа. Тэгээд тэд ажиглаж угаад цүнхийг хэн нэгэн авмагц яаралтай хөдөлж буудлыг бүхэлд нь битүүмжилдэг. Тэд цүнхэнд GPS суулгасан ч мөнгө авсан нөхөр GPS-ийг богооны дугуйнаар үлдээгээд өөрөө зөрж ирсэн богооны араар үлсрээд орж амждаг. За ингээд цагдаа нар тэрнийг алдахын даваан дээр өмнө нь ийм зүйлтэй учирч байсан туршлагатай мань мөрдөгч нөхрийг холоос харж амжлаа. Тэгээд тэр кам мөрдөгчтэй тэрнийг хөөнө. Нөгөө нөхөр тэднээс ам мөлтөс бултаад нэг хашааны өмнө очиод цүнхтэй мөнгөө давуулж шидэх гэсэн ч чадсангүй. Хоёр дахь оролдохтой зэрэгцээд мөрдөгч барьж аваад гавлдаг. Тэгээд нөхрийг эргүүлээд хартал өнөөх нь барьцаалагдсан охины өвөө ханчуул байж таарсанд бүгд шок. Цагдаа нарт баригдсан ханчуул тэдэнд байцаалд өглөө. Охиныхоо гэрийн гадаа байхдаа барьцаалагчтай утсаар холбогдсон тэр ганцаараа нэг зэлүүд газар машинтайгаа очиж барьцаалагч тэрнийг тэнд дуудсан байлаа. Тэгээд тэр барьцаалагчийн хэлснээр утсаа машинд үлдээгээд машинаасаа бууж зогсдог. Гэтэл хажуухан дах байшингаас зэ охин нь өвөөгөө дуудах шиг болсонд сандарсан ханчуулч байшин руу яваад орсонд тэнд охин нь байсангүй. Харин дууг нь битсэн хөгжим байлаа. Тэгээд тэрнийг барьцаалагч хэсэг хугацаанд хорж. Тэгсэн гинт хаалга нээгдсэнд ханчуулч гарч хүүгээд машиндаа иртэл тэнд нь 11 цаг 30 минутад цэргийн хувцас өмсөж цэргийн цүнх үүрээд GPS-ээр зааж өгөх газарт оч гэж бичээд хэвлсэн цаас үлдээсэн байж. Тэр энэ бүхнийг хэлээд зэ охиныг нь аврахыг гуйсанд цагдаа нар яахаа мэдхэ болцгоно. Барьцаалагч тэрэнд цүнхтэй мөнгийг хашаа давуулж шидвэл охиныг нь өгнө гэж хэлсэн байж. Гэвч тэр цүнхтэй мөнгийг хашаа давуулж шидэж чадлагүй баригдсан нь тэр байлаа. Тэгээд цагдаа нар ханчуулын гэрийг нэгжихэр шийдлээ. Гэтэл хогны машинаас олсон барьцaalагдсан охины зургийг ханчуулын гэрт байсан зурагтны хажууд авсан байж таарсанд цагдаа нар ханчуулыг сэжгэлцгэн. Дээрээс нь зэ охиноо алга болоход цагдаад мэдэгдэхийн оронд барьцаалагч утсаар ярихыг хүлээж угаад тохирч чадвал зэ охиноо амархан авч чадна гэж цаг алдуулаад 5 цагийн дараа хүүхэд хулгайлагдсан хэргийг цагдаад мэдэгдсэн байсан нь мань нөхдүүдийн сэжгийг бүр лавшруулна. Энээс гадна барьцаалагчийн ярьсан утасны бүхээгээс олсон тамхины ишин дээрх ДНК ханчуулынхтай таарч байсанд цагдаа нар тэрнийг барьцаалагч гэдэгт итгэлтэй болж эхэлдэг. Харин нөгөө талд мөрдөгчөөс тусламж авч чадаагүй Хакюн өөрөө банкны веб хэрэглэгчдийг нэг нэгээр нь шалгаж сэжиглж байгаа хүн нь мөн эсхийг нэгтэлсээр байна. Цагдаа нар сүулдэ ханчуулаас охин хаанугаг шулуухан шалгаасанд мань хүн өөрийгөө зэ охиноо барьцаалаагүй гэдгээ хэлж охиныг нь аварч өгөхийг өвдөг сөгдөн гуйдаг. Гэтэл бүх баримт тэрний эсрэг байсан учраас цагдаа нар тэрэнд хүчээр хэргийг нь хүлээлгэнэ гэсэн байр суурьтай болсон байлаа. Гэвч энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан мөрдөгчл ганцаараа цаана нь өөр хүн байж болзошгүй гэж бодно. Учир нь энэ хэргийн бусад уул мөрийг маш нарийн цэвэрлсэн мөртлөө зөвхөн ханчуултай холбоотой уул мөрүүдэл дэндүү тодорхой байгаад байгаа нь тэрэнд эргэлзээ төрүүлж.
Тэгээд 15 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ удаад төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож өөртөө ямар ч эрсдэлгүй байдлаар зохион байгуулсан байна гэж дүгнж байгаагаа Кам мөрдөгчд тайлбарлана. Гэвч Кам мөрдөгч зөвлөгөөг нь авсангүй. Харин ч өөрийнх нь илрүүлж чадаагүй хэрэгтэй адилхан хэргийг илрүүлж чадсанд өөрт нь атаархаж байна гэж боддог. Дүрс солигдоход Хакюн цаасан дээр бичсэн хаягийг дагаад хөдөөний нэг байшинд ирж байна. Гэвч тэнд нь хүн байсангүй. Хаалга нь онгорхой байсан учраас тэр дотогшоо ороод зургийн цомгийг нь үзтэл тэнд нь сэжигтэндээ төстэй хүний зураг байсанд Хакюнд сэжиг төрж эхэлнэ. Бас тэр хүн бие муутай байрын охинтойгоо хамт зураг авахулжээ. Тэр охин нь 97-оос 98 оны хавьд нэлээд хүнд мис засалд орсон бололтой байлаа. Тэгээд ханан дүлгсэн календарыг нь үзтэл 19 буюу хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах өдрийг улаанаар тэмдэглэсэн байж. Тэгсэн удалгүй харангийн карнивал машин байшин дэрлээ. Гэмт итгэхэд гадаа нь ирсэн гэдгийг ойлгосон Хакюнч тэнд байсан хутгийг бариад хүлээнэ. За дүрс дахиад солигдоход мөрдөгч ханчуулыг хорж байсан гэх хизгүү байшинд ирж байна. Гэтэл тэнд нэг эвдэрхий касет байсанд мөрдөгч касетыг аваад шалгаж үзлээ. Касетанд охины өвөөгөө дуудаж байгаа бичлэг байлаа. Гэхдээ сайн чангалаад сонсвол ард нь аяархнаар өвөө гэж дуудаарай гэж хэлж байгаа сонсогддог. Ингээд мөрдөгч жинхэнэ хэрэгтэн ханчуул биш өөр хүн өөрийнх нь 15 жил хайсан хүн мөн гэдэгт итгэлтэй болно. Нөгөө талд цагдаа нар ханчуулыг гэмт хэрэгтэн гэж үзэж хорих байр руу шилжүүлж байна. Сэтгүүлчид тэднийг бүжиж авсанд ханчуулж машиндаа суугаас өмнө би ямар ч буруугүй намайг хэрэгт гүтгэж байна гэж хэлж амжина. Өөрийнх нь 15 жил хайсан гэмт итгэхэд өөр хүнийг хэрэгт оруулсанд бухимдсан мөрдөгч цагдаа нарт ханчуулыг буруугүй гэж тайлбарлах гэж оролдсон ч цаадуул нь үгийг нь авдаггүй. Арга барсан мань мөрдөгч тэднээс хүүхэд хаанаагааг асуусанд цаадуул нь ханчуул охиныг алаад нэг газарт булсан гэж таамаглаж байгаагаа хэллээ. Тэгэхээр мань хүн ууралсан бол тэсгэл алдсан ахлах мөрдөгч тэрнийг тэндээс зайлуулахыг туушаана. Тэгэд нэг хавцтай материал шидэж өгсөн нь охины ээж рүү ярьсан барьцаалагчийн бичлэгдэх хоол ханчуулынхтай 99.4% тохирч байгаа тухай баримт байсанд мөрдөгч гайхлаа. Дуу хоолойны хөнгө гэдэг хурууны хээтэй адил давтагдшгүй байдгийг. Ийм баримтыг үгүйсгэх ямар ч арга байхгүй. Гайхсан мөрдөгч ганцаараа сууж угаад гэнэт нэг зүйлийг саналаа. Тэгээд өмнө нь өөрт нь тусалж байсан студийн ах хүү дээр очиод бичлэгийг үзүүлсэнд тэнд бичигдсэн барьцаалагчийн хоолойг өөр бичлэгээс хуулсан бололтой нэлээд чанаргүй байгааг хэлж өгдөг. Гэвч тэр хүн цааш туслахаас татгалзаж 3 сая вон нэхлээ. Мөрдөгчийн дургуун хүрээд хуучны зургуудыг гаргаж ирж эхнэр рүү нь явуулна гэсэнд цаадах нь арга буюу туслахаар болж 15 жилийн өмнөх гэмт хэрэгтний бичлэгийг хайж олоод сүүлийн бичлэгтэй харьцуулах ажлыг хийж эхэлдэг. Тэгээд 15 жилийн өмнөх барьцаалагчийн утсаар ярьсан яриаг энэ удаад мөн адил ашиглаж хохирогчтой холбогдсон болохыг хөдөлшгүйгээр тогтоолоо. Тэм учраас энэ удаагийн бичлэгийн чанар муу ээж хамгийн гол нь сүүлд хүүхэд барьцаалсан барьцаалагчийн ярианы чанар маш муу мөртлөө ард нь явж байгаа мопедны дуу хэвийн байсан нь энэ удаагийн барьцаалагч хохирогчтой утсаар ярихдаа 15 жилийн өмнөх барьцаалагчийн бичлэгийг ашигласан өөр нэг баталгаа болдог. Касетанд бичигдсэн дуу 15 жилийн хугацаанд муудсан учраас мэрэгжлийн төхөөрөмжөөр шалгахад нэлээд чанаргүй сонсогдож байгаа нь тэр болохыг мөрдөгчд мань нөхөр тайлбарлаж өгдөг. Тэгсэн сүүлийн хүүхэд барьцаалсан хэргийг Хакюн үйлдсэнийг мөрдөгч ойлголоо. Тэгээд сүүлд Хакюн тэрнтэй холбоо барихдаа хэргийн сэжүүрээ атгсан учраас хэдхэн хаягийг шалгаад өгөхийг гуйж байсныг мөрдөгч санана. Гэвч мөрдөгч тэрэнд туслалгүй. Voice message-ийг нь устгасан байж. Гэтэл тэр нэрсийн дотор ханчуул гэсэн нэр байсныг сандаг. Тэр өдөр ханчуулын гэрт очиж тэрнийг алуурчин болохыг мэдсэн Хакюн алах гэсэн ч чадаагүй байлаа. Тэгээд тэрнийг өөрийнх нь охинтой адилхан зэ охинтойгоо аз жаргалтай байгааг хараад ханчуулыг өөрийг нь адилхан хэрэгт оруулахар шийдсэн нь тэр байж. Тэгээд охиныг тоглоомын талбайгаас авч явсан байжээ. За тэгээд мань мөрдөгч Хакюныг хайсаар Пухан хотод ирлээ. Гэтэл Хакюн тэнд хулгайлагдсан охинтой амьдарч байдаг. Тэгээд тэрнтэй уулзаж загинсан ч нөхөр хийсэн хэрэгтээ ерөөсөө гэмшихгүй байна. Би 15 жил завж шаналсан байхад тэр хүмүүс яагаад аз жаргалтай амьдарч байх ёстой гэж шударгаас хаана байна? 15 жил хайсан хүнээ арай гэж оллоо гэтэл тэр хүн нь чи болж тарахаар би одоо яах ёстой болж байна. Хон хилэлцэх хугацаа дуусахад
2 цаг дутуу гэж хэлээд юу ч хэлгүй өнгөрсөн хүн нь хэн билээ? Энэ хэргийг мартаж хэлсэн хүн нь хэн билээ? Тэгээд өмөрдөгч охиныг аваад явах гэсэн ч Хакюн явуулахгүй гэж хатуу шийдсэн байлаа. Тэгээд мөрдөгчөөс багахан хугацаа өгөхийг гуйна. Чамд ямар хугацаа хэрэгтэй байгаа гэж тэр хүн хийсэн хэрэгээ хүлээх хүртэл цаг өгч. Тэгээд л би охиныг суллана. Тэр хүн хийсэн хэргийнхээ шийдэглийг хүлээх ёстой үсттэй. Тэгэж вэж шудраг ёс тогтно үсттэй. Би өнгөрсөн 15 жилийг яаж тэсч өнгөрүүлснийг та ойлгохгүй штэ. Би танаас гуй. Тэр хүнийг шоронд орох хүртэл охиныг надтай хамт байлгаж өгөөчтэй гуй. Ингээд өмөрдөгч шоронд саатуулгадаад байгаа ханчуултай уулздаг. Ингэж чамтай нүүр тулж уулзах гэж чи яагаад тийм аимшигтай зүйл хийсэн юм бэ? Би 1000 дахь удаага хэлье. Би хохирогч. Үгүй 15 жилийн өмнө. Тэр үед 12 байсан охин чинь зүрхний мэс засалд ороо үсттэй. Өнгөрсөн 7 сарын 19. Чиний хувьд шинэ амьдралын чинь эхний өдөр байх ёстой байсан биз? Чи цагдаагаас нуугдахын тулд 15 жил хулганы нүхшиг оромжинд толгой хоригдож энэ өдрийг хоног тоолж хүлээсэн бизтэй. Нөхөр мэлцэх гэж оролдсон ч өмөрдөгч тэрнийг яриулсангүй. Тэгээд 15 жилийн өмнө болсон явдлыг тэрэнд сануулна. Тэр шүн ханчуул охиныг аваад машинд хүлээж өсөн ээж дээр нь авчирсан ч охин толгойг нь хатуу зүйлээр цогцоход зугтаасан байж. Ханчуулч охиныг хөөсөөр барьж авахын даваан дээр охин хүл алдаж унахтаа доош гулсаж уулнаас хатуу зам руу унчихч. Тэр үед өмөрдөгч машинтайгаа ирж таарсан ч охин машиных нь урдуур унаад ирсэнд сандраад огцом дарахтай машинтайгаа онхолдсон байжээ. Ханчуулч үүмэнийг ашиглаж машин руу сэмхэн очиод мөнгийг нь хулгайлаад явсан бол шоконд орсон Хакюныг очиход охин нь айл хэдийн нас борчихсон байж. Чи тэр хүний амьдралыг там болгож хувирахснаа мэдэж гинөө. Сүүлийн 15 жил тэр хүн яаж амьдарсан гэж чи бодож байна. Би хүртэл энэ хугацаанд тэр аимшигтай шүнийг мартаж чадахгүй шаналсаар ирсэн. Тэгээд чамайг тэр газарт цэцэг үлдээсэн тэр шүн чи яах гэж тэнд очисон? Уушлал гуйхс юм уу? Үгүй. Чи 15 жил амжилттай нуугдсанд өөртөө баяр хүргэх гэж очисон тийм үү? Новш минь. Чамд ямар ч уучлал байхгүй. Өөрийнхөө охины ямыг аврахын тулд бусдын охиныг алдаг чи хүн мөн үү? Мөрдөгчөө. Та хүүхэдтэй юу? Хүүхэд өсгөж үзсэн үү? Төрсөн хүүхдээ үхлийн өвчнөд нүүр тулахыг харж ирсэн үү? Төрсөн охиноо өөхөх гэж байхад юу ч хийж чадахгүй суух ямар байдгийг мэдэх үү? Тийм байж. Надад байсныг чи яаж ойлгох юм? Тийм ээ. Би хүүхдийг барьцаалсан. Гэхдээ би барьцааны мөнгөөр охиноо аварсан. Миний оронд байсан бол тэр эмэгтэйч адилхан зүйлийг хийх л байсан. Навш минь. Чи яаж ингэж хэлж чадж байна? Надад тэр охиныг алах санаа байгаагүй. Тэр тэнэг хүүхэд надаас зугтаагүй бол би тэр хүүхдийг ээжд нь өгчих байсан. Тийм болохоор би охины үхэлд ямар ч буруугүй. Чи зэ охин авмаар байна уу? Охин чинь надтай хамт байгаа. Тиймээс тохиролцоо хий. Ингээд ханчуул өмөрдөгчийн хэлсний дагуу зэ охиноо өөрөө барьцаалсан гэж хүлээж мөрдөгчийн зааж өгсөн газрыг цагдаа нарт зааж өгдөг. За ингээд цагдаа нар охиныг олсноор ханчуул зэ охиноо барьцаалсан хэрэгт яллагдаж 15 жилийн ял авсанд өмөрдөгчийн санаа сая нэгэн амарлаа. Хэд хоногийн дараа Хакюн охиныхоо булшин дээр ирээд тэнд үлдээсэн гутлыг нь сольж модыг тэрч зогссноор кино маань конец фильма. За энэ галзуу киноны тайлбар маань ингээд дуусч байна. Ийм учиртай кино байсан BBC-D. Асал эвгүй юм болсон биш үү те. Тэд та нарт манаас ямар бодол санаа төрөв? Өсвөлээс тэгээд комент бичиж бодлоо хуваалцаарай. За тэгээд муу блогийнхын тайлбар ойлгомжтой байж та нарт ойлгохдохоор ярьж өгсөн гэж найдаа. Тэгээд хэдэн бороонд нь энэ галзуу киног Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэлээ. Яа үнэн галзуу амттай махтай жигнэмгийг та нар маань амсч үзээгүй бол амсаад үзээрэй гэж муу бороо санал болгоё. Тэгээ амсаад үзсэнтэй харамсахгүй гэж. За тэгээд та нар манайхаа мэдж байгаа. Саба дараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино Instagram хуудасаар дагаараа манайхан. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.